Хөтөлбөр Дорноговь аймгаас бэлтгэсэн мэдээгээр үргэлжлүүлж байна. Замын үд сум 25,000 орчим иргэнтэй, үүнээс 5,000-аас 8,000 төр оршин суугчмаа. Мөн энэ сум нь төсвөөс татаас авдаггүй, харин эсэргээрээ орлого төвлөрүүлдэг байна. Өнгөрсөн 2025 онд аймгийн төсөвт 18.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. За тиймээс ерхий сайд Зандан шатар замын үд сумыг хотын статустай болгох чиглэл өгч, ирэх 6 дугаар сарын 1-ний дотор холбогдох баримт бичгээ бүрдүүлж бэлэн болгохыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон. Ингэснээр Монгол улсад хөлийн бомб түшгэлсэн хот бий болох эсэх асуудал олонний анхаарлын төвд орж ирлээ. Монгол улсын үндсэн хууль 4-р бүлэг Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлага 57-р зүйлийн 2 дахь хэсэг. Хот тосгонд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын хурал шийдвэрлэнэ. 57-р зүйлийн 3 дахь хэсэг. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын хурал шийдвэрлэнэ гэж заасан. Монгол улсын нутаг дэвсгэрийг аймаг нийслэлд хувааж, аймаг нь сум нь багт хуваагдана гэж заажээ. Үндсэн хуульд хот гэдэг нь засаг захиргааны үндсэн нэгжээр тусгагдаагүй ч хот байгуулахыг хориглосон залт мөн адил байхгүй гэхийн зохицуултыг 2019 оны 11-р сард үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр оруулсан юм а. За тиймээс ерөнхий сайд Зандан шатрын Дорноговь аймгийн замун үд сумын статусыг өөрчлөх шийдвэр хэрэгжихэд буюу сумыг хот болгохын тулд дахин үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй юм. Үндсэндээ Монгол улсын үндсэн хуульд хот байгуулахыг хориглосон залт байхгүй. Үндсэн хуульд засаг захиргааны үндсэн нэгжийг аймаг сум гэж тодорхойлсон ч хотын эрх зүйн байдлыг ердийн хуулиар зохицуулах боломжийг нээлттэй үлдээжээ. Энэ зохицуултыг хот тоцохны эрх зүйн байдлын тухай хуульд тодорхой тусгаж, хүн амын төвлөрөл, эдийн засгийн бүтэц, дэд бүтцийн түвшинг харгалзан сумыг хотын статустай байж болохоор заасан юм а. Замун үд сумын хувьд хуулиар тавигддаг эдгээр шалгуурыг хангах нөхцөл бүрдсэн гэж ерөнхий сайд үзжээ. Заавал төсвийн хөрөнгө оруулалт харж биш. Энэ аймагт орон сууцчлалтыг эрс нэмэгдүүлэх хөгжлийн хот болж өгч бололцоо байна. Ийм учраас би сумын засаг дарагт 6 сарын 1-нд хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлэхэд замын өвд хот болж өгөх бүх шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл төлөвлөгөө босгох гэсэн үүрэг даалгавар өгсөн. Ингэжээж одоо манай урд хөлийн хот маань эдийн засгийн чөлөө төсвийн хот болж өгч байна. Ийм бүрэн боломж байна. Бид боломжоо ашиглах ёстой. Харин замбраагүй, зах замбраагүй, эмх замбраагүй, дэг журмгүй, эмх зэгцгүй байдлын салан задгаа байх юм бол бид энэ боломжоо ашиглаж чадахгүй. Замын үд сум нь Монгол улсын экспорт, импортын гол урсгалыг дамжуулдаг. Байнгын орчин суугч болон хөдөлгөөнд хүн ам ихтэй, тээвэр худалдаа, логистикийн хамгаалсан бүс юм. Гэхдээ замын үд нь хөлийн бүсэд хамаардаг онцлогтой. Хөлийн тухай зааснараа хөлийн бүсэд байрлах суурин газарт тусгай дэглэм үйлчилдэг бөгөөд хотын статуст шилжсэн ч үндэсний аюулгүй байдал, хэл хамгаалтын зохицуулт хэвээр хадгалагдана. Замын үд хот болох асуудал яригдж ирсэн нь зөвхөн нэг сумын асуудал биш юм. Өмнө нь тусгай хуультай байсан дархан Эрдэнэт хотуудыг дахин хотын статустай болгох боломжч хууль зүйн хувьд нээлттэй хэвээр. Гол нь тухайн орон нутаг өөрсдөө хүсэлтэд гаргах учиртай. Тиймээс замын үдийг хот болгох санаачилга нь Монгол улсад хотын эрх зүйн зохицуултыг дахин авч үзэх, хөлийн бомб, ажил дүүрийн төвүүдийг хөгжүүлэх бодлогын эхлэл боллоо.